Танд яг одоо Unitel Group-ийн бүүвэ хөтөлбөрийн сонсдог үлгэрийн түүхэр хүрч байна. Цэцэн хүү. Эрт үрд цагт Арвин санд нэртэй сүрхий хэрцгий хаан байжээ. Тэр хаан албат иргэдийнхээ юу байсан бүхнийг нь бүр өнөө шөнийг өнгөрөөнө гэсэн ганц атгах тариаг боловч цөлмөн дээрэмцээр байгаад хаан ганцаар химжээгүй баяжиж ард иргэдэнд туйлдаа хүртэл ядуурч бүгд гуйлагчин болжээ. Тэр гүрэнд цэцэн гэж нэрлэгдсэн нэг их ухаалаг хүү байжээ. Цэцэн 10 настай байхдаа тэнэг ахтаа нэг мод бариулаад "Миний ах энэ модыг чанга гих чатгаад хоёр нүдээ тас ханиад яв. Хад чулуун мэт арзгар юм таарлтна. Түүнээс даах хэмжээгээрээ хормоолоод яваарай. Тэгээд дахиад нэг юм таарлтахаар нь нүдээ нээгээрэй" гэжээ. Тэнэг хүү "Миний цэцэн дүү юу намайг юунд явуулж байгаа юм бол гэж бодсоор л явжээ. Нэрэ хад чулуу шиг юм таарлтаж чадах чинээгээрээ хормоолж аваад арай ядан дааж цааш хөдөлтөл дахин нэг юм тулгаар хартал гэртээ ирсэн байв. Авсан юмаа харсан чинь дандаа алт байжээ. Цэцэн тэр алтыг ядуу хүмүүст өгөөд дор нь дуусгаж гин. Энэ мэтэр цэцэн тэнэг ахаа хэд дахин явуулжээ. "Тэнэг, миний цэцэн дүү намайг ямар сайхан газар очиулдаг юм бол үзэх юмсан" гэж бодож гин. Цэцэн удалгүй ахыгаа үнэн ажилд явуулжээ. Тэнэг ах нь очиж алт авдаг газраа үзэхээр шийдэж модоо барьж нүдэ анин алхаж байснаа. Өнөө хад чулуу шиг юмд тулж нүдэ нээтэл "Өнөө хулгайч чинь энэ байна" гэд тал талаас нь баахан хүн барьж авчээ. Мань хүн өнөө үзэх гэсэн газрынхаа юмыг үзчиж амжилгүй баригдаж Арвин санд хаанд хүргэгджээ. Хаан маш их уурлаж "Чи яасан задарсан хулгайч вэ? Миний их санд орж удаадараа их алт авлаа. Алтаа төлүүлж толгоогч нь авна" гэж загнав. Гэтэл хүү "Би юу ч мэддэггүй усан тэнэг хүн. Харин миний ухаантай дүү цэцэн гэдэг хүүл намайг явуулдаг. Тэр дүүтэй минь л яар." Хаан албат нараа дуудан цэцэн гэдэг хүүг барьж ирэхийг тушааж гин. Гэтэл баруун гарын төшмөд хаандаа хандаж хідэн хяа яваад лав барьж чадахгүй байх. Тун сүрхий элбчин хүү байдаг гэлцдэг юм. Тэр лав мөн байх. Ямар ч болов 100 хүн явуулъя гэжээ. Хаан төшмөдийн үгийг зөвшөөрч 100 хүн гаргаж цэцэн хүүг бариулахаар явуулжээ. Гэвч тэд ирээд олсонгүй. Сураг нь тун сая энд байсан, тэнд байсан, гэртээ байсан гэх мэт сонсогцоор байжээ. Тэд эрж ирж зөвхрөнгөө бараад буцаж ирж гинэ. Хаан тэр хүмүүсийг баахан загнаад эцэст нь бүгдийнх нь толгойг ахуулж дахин 100 хүн явуулав. Тэд бас л олсонгүй төрүүчийн адил сурагдуулсаар ололгүй эргэж иржээ. Хаан бас бүгдийнх нь толгойг авч дахин 100 хүнийг явуулжээ. Энэ мэтэр хаан 100-100-аар хүн явуулах боловч хүмүүс цэцэн хүүг ололгүй олон зуугаараа толгоогоо ахуулдаг болжээ. Нэгэн удаа 100 хүн дунд нилээд настай нэгэн өвгөн оролцжээ. Тэр өвгөн "Элбэж хүнийг бид албаар барьж чадахгүй. Цэцэн хүү бол бидний төлөө явж буй хүн. Хааны сангаас тэнэг ахаараа ахуулсан бүх алтыг дан ядуучуудад тарааж өгсөн. Иймээс бид урьдаар хаан байгааг нь мэдэх хэрэгтэй. Тэгээд тэр газар нь очиод бүгд гуйвал олдно" гэж зөвлөв. Өвгний хэлснээр тэдгээр хүмүүс хүүг олоод гуйж гин. Харгас хаан хамаг олныг тонон дээрэмдэж гүрнээ хоосруулж одоо бүх хүнээ хядаж барахна. Хамаг залуу хүмүүсээ ч хядаад барлаа. "Чи минь биднийгээ бодвол аргатай хүн. Очиж үз" гэж 100 хүн ам амандаа гуйжээ. Бүүч олон юм ярьсангүй тэднийг дагаад л алхажээ. Замд нь жижиг мухлаг таарлаж цэцэн хүү тэндээс хурун чинээ жижиг ваар авч яваад хааны гадаа ирээд хашааны завсраар өнөө ваараа чулуудаад дотор нь өөрөө орчихжээ. Баривчлан яваа хүмүүс сандарч "Цэцэн, цэцэн" гэдэл хашгиралдав. Хүү ваар дотроо аан уун гэд байдаг ч гарч ирдэггүй. Бүр цөхрөөд хаанд очиж хэлжээ.
Хаан ихээр уурлаж, та нар тэр хүүг миний нүдэнд харуулж хүлээлгэж өгөөгүй цагт та нарын толгойг авна. Тэр муу ваарыг нь хаг зохиодол аваад ирэхгүй юу гэжээ. Хүмүүс ваарыг хаг зогсон чинь хүү байдаггүй. Цэцэн гэд дуудахаар ваарны хагархаа бүр аан гэдэг гин. Өвгөн цэцэн хүү минь ирээ. Бид чинь толгойгүй болох нь чи минь аминд орооч гэж гуйжээ. Гэтэл цэцэн хүү өвгний хажууд зогсож байж гин. Ингээд хүүг дагуулan хааны өргөөнд оруулав. Хүүч босгыг дөнгөж алхангуудаа алга хавсран доош харан цөхрөн суув. Хаан ууж байсан аяхта цайгаа урд ширээн дээрээ тавиад л хүүг загнаж гарчээ. Чи яасан сүрхий элбчин хүүвэ? Тэр элбнээсээ үзүүлгээд л хаан загнаж гарчээ. Би ядуу хүн учир амьдрахын тулд таны алтнаас авсан юм гэж өчөв. Яан гинэ чи ядуу хүн гэж ямар хүнийг хэлдэг юм? Амьдрах гэсэн чинь юу гэсэн үг вэ? Чи тэр элбээ үзүүлэхөө гэв. Гэтэл хүү хаант минь өргөөнийхөө үдийг онгойлгуулж болгосон болов уу гэж доош харсан хിവэрэ дорой дуугаар хэлв. Хаан цэцэн хүүг үнэхээр элбчин юм бол сонин юм үзүүлж магад гэж бодоод хаалгаа нэ гэж зарцад тушааж гин. Хаан үүдээр хартал өвдгөө хүрсэн дэлтэй, гой имэйл хазаартай, цагаан бор зүстэй, ёстой нэг аргамаг сайхан морь дүүхэлцэн харагдана. Хаан хэдий том гүрний эзэн бүх баялагийг хувьдаа өмчилсөн химжээгүй эрхтэй боловч ийм сайхан морь унаж үзээгүй байжээ. За энэч элби морьдоо тийм бишсэн бол ёстой хаан хүн л ундаг морь байна да гэж бодтол хүү түүнийг заагаад ноёнтон минь та харал та харахад өнгө зүс төрх байдал нь ийм сайхан байгаа юм чинь унахад ямар сайхан гэж санана. Та нэг мордоод үзэлтэй гэхэд хаан гараад нөгөө бор морийг тайлуулж аваад хүүгээр сугдуулан мордож гинэ. Тэгээд зөвхөн хотоо тойрч явдлыг нь үзэй дээрий гэж бодоод чүү гэд ухсгийтэл усан тэлмэн жороолоод бөмбөлзөж гарав. Яасан сайхан жороо юм бэ гэд дашуур өгтөл ухсгийгээд улам хазаар даран хангинаж гарав. Гэтэл амийг нь татаад дийлсэнгүй. Сүүлдээ хаан айж энэ хэрэг биш боллоо гэж бодоод имэйл дээрээсээ очи гэсэн хоёр хүлэн дөрөөнөөсөө салж өгсөнгүй гинэ. Ингэж явсаар нэгэн давн дээгүр хараалаа. Гэтэл морин бүдрээд урагшаа ойчих шиг болов. Ноён юу болов гэд боссон чинь морин байхгүй. Харин дашуураа бариад газар унсан байв гинэ. Ноён элбчэнд хуурдагдснаа сайн мэдэж, "За муу нохой, намайг ганц сайн чадлаа. Гэвч энэ намайг хол явуулж чадаагүй. Хотын захад ойрхон л байх ёстой" гэд эргэн тойрныг ажиглан харвал юр амтан хүнгүй эл хул цүл шиг газар байжээ. Энэ илбээр намайг чадсан байх гэж бодоод дахин сайн хартал аль эрт цагт амтан хүн юм уу? Эсвэл адгуус малын мөрөөр гарсан бололтой эдгэрсэн жим зам байж гин. Түүгээр ороод явж байтал нэг худаг харагдав. Түүний дэргэд ядуу бололтой нэгэн айл байв гин. Энэ айлаас өөрийн нутаг хошууг асууя гэж бодоод очисон чинь 50 орчим насны болов гэмээр нэг авгай сууж байх юм гин. Хаан үүтэнд нь зогсож минь тусаа мэдлэлцсэний дараа "За хөө, танах чинь аль хааны харьяат айл гихчвэ" гэсэнд "Манай энд эзэн харьяат гэж ялгаатай юм байдгүй маа" гэж хариулв гин. "Юу? Яагаад эзэн хаангүй албат гэж байдаг вүлээ" гэхэд "Уул нь байсан л да. Гэтэл манай энэ орон нутагт үүнээс олон жилийн өмнө тарвган дахал, хижиг, томуу гарч амтан хүн үххэн нүхэж, дөрвөн дөрвөж, зүгтаагаад над мэтийн чадалгүй нэг нь будаг ус сахиж хоцорсон юм а" гэж авгааг хэлэхэд хаан "Тийм хааных гэж мэдхүү дуулсан уу" гэж өөрийнхөө алдар нэрийг хэлэхэд авгай "Ердөөч сонсоогүй юм байна" гэж хариулжээ. Энэ муу авгай хүртэл элбчний үгийн дагуу худал хэлж байх шиг байна. "Хаанаас миний нэрийг дуулаагүй байх вэ дээ? Би холдоогүй л байх ёстой" гэд ноён гарч явсан боловч хаашаа ч явсан
нөгөө айлдаа л эргэж ирээд байж гин. Би бас тоогүй юм боллоо л доо. Оролдохгүй хүнээр оролдож байж чадагдахын муухайгаар чадагдав бололтой. Гэвч намайг арай тийм хол явуулаагүй байх гэсэн гордлого хараахан л тасрахгүй байв. Тэгээд шүн орой болоход ноёнтон минь та морилж цай зоогл гэж тэр авгаа урьжээ. Гэтэл хамаг хувцс хөөтчихнэ. Танад орохгүй гэж нөгөө ихэмсэг хаан гадаа суув гин. Авгаа хідэн ямаага герт оруулж уйчаад унтахаар завдаж байтал энд тэнд өлөн чон уйлж байснаа удалгүй хаяа хатавчаар нь шиншилж улмаар улилдаж эхлэв. Олон чонноос айсан ноён аргагүй эрхэнд тэр айлд ороод суугаагаараа хонож маргааш нь хотол хушууга хаан ирсэн боловч бас л олсонгүй. Өнөө айлдаа эргэн ирэв. Энэ мэт оройн нэрж өглөө нь явсаар тэр айлд хідэн сар болж нэгэнт нутаг хушууга олох гордлого бүр мөсөн тасарсан тул арга буюу тэр залуу хаан амьдралын иргэшээлээр нөгөө авгаатай ханилан суух болжээ. Тэгээд удалгүй авгаа хөл хүндтэй болж амарчих шахсан тул ноёны санаа шулуудан ямааныхаа хялгас ноосоор урих тор хийж пулган зурм намнах хідэн ямаага хариулах зэргээр айл гэр болж гин. Хэдэн жилийн дараа нэгэн өдөр ноён огтон зурм намнаж яваад иртэл авгаа нь гинэт нас барчихсан байв. Ханилсан ханин юм болохоор түүнийгээ хөгшин гэж бодсонгүй хөөр хилэн өрөвдөж хань нөхрөөсөө хагдсан хүний ёсоор уй гашуу үрж аваачиж аятаахан сайхан газар оршуулж ирээд заа хүмүн одоо яй гэхэв. Ээж нь нас барлаа. Аавтайгаа хамт амьдрах болно. Аав нь өнөөдөр их ядарлаа. Хоёулаа нэг сайхан цай чанаж ууя да. Миний хүү яваад хутгаас ус аваад иргэв. Тэгээд хүүгээ усанд яваад ирэхгүй утгаар нь гараад харвал алга байв гин. Яасан юм бол гэд хотог руу яваад очисон чинь хүү нь ховоондоо татагдаад ус руу унаад үхчихсэн байжээ. Чаавас би яасан барагдашгүй үлдээ хүн гихчвэ. Хотол гүрэн захирсан ямар сайхан хаан явлаа да. Оролдошгүй хүнээр оролдож, тоглошгүй хүнээр тоглож, эцэст нь олон жил хичнээн их зовлон идлэв. Тэгээд нэг муу хөгшин авгаатай сууж түүнийгээ бас өхүүлв. Ганц үнчин хүүтэй үлдсэн боловч бас л түүнээсээ хагацх нь энэ. Ингэж амьд явсны хэрэг надад юу байна? Хөөрхий үрмэн тэр худгийн яролд харагдаж байна. Аав нь чамтайгаа хамт өхийгээд худаг руу хараагаад орох гэтэл толгой нь багтдаггүй гин. Би заавал үүнд орж өхнө гэд зүтгэж байтал элбчин элбээс хай тайлж ноёныг сэхээ оруулахад хатныхаа хормойг сөхчхөөд заавал энэ худагт орж өхнө гэд бахирч байхыг нь гэрт байсан хүмүүс хараад нэр хийтэл инээлдэв. Хүй яаж болох юм бэ хаант минь гэд элбчин угц татхад иш намайг ингэж удаан дарчлах гэж дээ гэд хаан ихэр татан уйлв гин. Юу удах гэж таны аяганд хийсэн цай чинь хүрээгүй байна шүү дээ. Энэхэн хооронд тэгж удлаа гэж юу гэхэд тийм үү гэд аягтай цайгаа авч уувал үнэхээр халуун бүлээн байж гин. Цэцэн хаант минь ээ. Таны албат ирэг дээр барахгүй гүрний чинь бүхий лайл ийм амьдралтай байна. Би хааны сангаас хулгайлсан алтаа таны саяын байдлаас ч дор 7 дор зовсон хүмүүст өгсөн юм. Хааны санд халдаж өнөт хөрөнгө олон удаа хулгайлсан миний толгойг авдаа хаан минь гэжээ. Хаан хөөрхий ядарсан хүмүүс тус болж байсны чинь хувьд чамайг би шийтгэхгүй. Харин хааны сангаас хэрэгтэй юм ав. Гүрний хэмжээнд байгаа бүх ядуусыг хувиа ав гэж зарлал. Ингээд арвин санд хаан ядуу зүдүү хүмүүст өв хөрөнгөө өгөөд нэг ч ядуу гуйлагчингүй тэгш чинээлэг сайхан амьдардаг болж амар сайхан жаргаж гинэ. Бяцхан үрсийнхээ төсөөллийн ертөнцийг хөгжүүлж Монгол ах уй сэтгэлгээний соёлыг түгээх зорилготой Unitel Group-ийн бүүвэ хөтөлбөрийн үлгэрийг
хүлээн авч сонссонд баярлалаа.